За сайн байцгаана уу? Одоо ингээд дараагийн мэргээрээ уулзж байгаадаа баяртай байна. За тэгээд энэ удаагийн мэргээрээ 2026 онд буюу одоо ирэх энэ морь жилдээ таны хайр дурлалын амьдрал ямар байхаар байна гэж үзэж байгаа. За тэгээд энийгээ бас хоёр хэсэгт хувааж байгаа л да. Нэг болохоор сингл хүмүүст зориулсан. Нөгөөх нь болохоор яг хосын харилцаанд байгаа хүн гэж хоёр хувааж байгаа. За тэгээд өнгөрсөн жил одоо 25 оны жилийн мэргийг хийгээд одоо ажил төрөл, хайр дурлал, сэтгэл санаа гээд одоо багцаар нь ингээд үзэхэд бараг 2 цаг хагас болж исэн. Тэгээд надад ч тэр үзэгчдэр тэр нэлийн урт болсон болохоор одоо энэ морь жилийнхаа уншлагыг одоо зүгээр ингээд юугаар нь хийж байгаа хагасчлаад ажил төрөл, хайр дурлал тэгээд өөр зүйлүүд гэж хувааж хийхээр болсон байгаа. За тэгээд урдныхаа адилхан 3 бүлэгт хуваасан байгаа. За тэгээд хамгийн их татагдж байгаа зураг сонгоорой. За тэгээд хувийн уншлага авахыг хүсвэл Таро хайр үзрийн мэрэг гээд фэйсбүүкээр холбогдоорой. Эсвэл инстаграмаар Таро доогоор зураас хайр гээд байгаа шүү. За тэгээд энэ болохоор одоо ингээ уншигдчих байгаа багцууд байгаа. Сайн байцгаана уу? Нэгдүгээр бүлгийг сонсон хүмүүсээ. За тэгээд энэ дээр болохоор хамгийн эхлээд сингл хүмүүсийн одоо хайр дурлалынх нь амьдрал нь ямар байхаар вэ? Энэ одоо 26 ондоо гэж бол үзнэ. За дараа нь болохоор хостой хүмүүсийг гээд тусад нь үзэж байгаа. За хамгийн эхлээд сингл хүмүүс одоо энэ 26 ондоо шинэ хайр дурлалын харилцаа таны амьдралд ирж байна уу гэд асуулаа. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Ямар ч байсан яг 26 ондоо багтаад яг тийм урт хугацааны харилцаанд орох хүний олохгүй ч гэсэндээ энэ одоо ондоо та нэлээд их одоо хүмүүстэй танилцаж уулзах юм шигээр бол үзэгдэр бол гарч ирж байна. Тэгэд энэ дээр юу гэж хэлж ийнэ гэхээр хамгийн эхлээд болохоор яг өөрийнхөө зөв сөнг амар сонсож шийдвэр хийгэрээ гэж бол гарч ирж байна л да. Яагаад гэвэл ингээд одоо шин хүмүүстэй танилцаад явангууд зарим нь болохоор жоохон ингээд таагүй хүмүүс байж болохоор байна. Одоо нөгөө сүүлийн үед хүмүүс ирээд байдаг нөгөө red flag гэдэг нь шүү дээ. Улаан туг гэдэг одоо хүн байж болцсохгүй жоохон токсик зан чанарууд гэдэг. Тийм хүмүүстэй бас танилцаж болохоор ээ шүү. Тийм болохоор хүзэр яг юу гэж хэлж ийнэ гэхээр яг өөрийнхөө зөв совин сонсоод за энэ хүн надад таарах хүн үү, сайн хүн үү гэдгээ сайн одоо бодож мэдрээрээ гэж бол өдөр дээр бол гарч ирж байна. Тэгээд Oracle card татхад болохоор энэ дээр ингэж гарч ирсэн. Someone is wearing false self mask in this relationship гэд. Тэгэхээр ингээд тантай харилцаа үүсгэчихэд магадгүй худлаа дүр үүсгээд өөрийгөө шал өөр хүн болж танд харагдуулах гад тантай харилцаад явах боломжтой байна шүү гэж бол хүзэр бол гаргаж ирж байна. За тэгээд дээрэс нь бас хүзэр юу гэж хэлж байгаа нөхөр энэ 26 онд өөрийнхөө X-ийг тавьж яг бүрэн явуулаарай. Яагаад гэвэл ингээд таны энергинд хамгийн гол нь таны X-ийн эсвэл X-ээс авсан шарах гэдэг ч юм уу одоо өнгөрсөнтэй холбоотой энерги танд ингээ яваад байна шүү гэдгийг бол хүзэр бол гаргаж ирж байна. Өөрийнхөө энергийг цэвэрлэж шинэ юм оруулж ирэхтэй амар нээлттэй байгаарай гэж бол хүзэр дээр бол гарч ирж байна. За тэгээд дээрэс нь маш нэг юм сонирхолтой мессеж гарч ирлээ л дээ. Одоо ингээл хүмүүстэй танилцж явна шүү дээ. Тэнгүүд таны энэ стандартыг жоохон доош нь болгох гэсэн хүмүүс таны амьдралд орж ирэх юм шигээр бол гарч ирж байна. Ингээд та болохоор бол маш тийм ийм гэр бүлсэг эсвэл сайн ээж, сайн эхнэр байж чадхаар тийм хүн байна гэж бол одоо хүзэр дээр бол гарч ирж байлаа л да. Одоо гэдэг wifi material гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Одоо эхнэр болоход одоо ингээд амар тохиромжтой хүн гээд тийм болохоор тэрий чин ингэж жоохон сүрсэн тий тэрийг жоохон ингээд чаленж хийсэн хүмүүс одоо амар гарч ирэх боломжтой шүү гэж бол гарч ирж байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо юу гэдэг
нөхөр хүний үүрэг юм байх шаардлагагүй, эхнэр хүний үүрэг юм байхгүй гэдэг ч юм уу. Эсвэл одоо та өөрийнхөө бодлоор одоо эр хүн буйр суурьтай байх хэвээр, хариуцлагатай байх хэвээр гэж боддог бол тэрий чинь ингэж амар одоо доош нь хийх гэж тий. Эрэгтэй хүн заавал буйр суурьтай байх шаардлагагүй шүү дээ. Эмэгтэй хүн илүү буйр суурьтай байх хэвээр гэдэг ч юм уу. Яг таны үзэл бодлыг чинь жоохон ингэж доош нь хийж стандартыг чинь жоохон доошлуулах гэсэн бас хэсэг хүмүүстэй бас учрах боломжтой байх шүү гэж бол хөзөр бол гаргаж ирж байна. За тэгээд бас холын харилцааны одоо харилцаатай болох боломжтой нь одоо өөр хотод өөр улсад амьдардаг гэдэг ч юм уу те. Иймэрхүү боломжтой байна. Ер нь одоо 26 онд миний харснаар яг нэгдүгээр бүлгийг сонсон хүмүүс яг ингээд одоо тохирох ёстой, одоо учрах ёстой, эсвэл урт хугацааны харилцаа үүсгэх тийм потенциалтай хүнтэй уулзахаас илүүтэйгээр энэ ондоо зүгээр ингээд маш олон хүмүүстэй харилцаж үзээд за ийм эрэгтэй хүн иймэрдүү байд юм байна. Энэ нь сайн хүн юм байна гэд ялгаж салгаад өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсч сураад яг ингээд жинхэнэ амьдрал дээр яг нүдэн одоо юу гэдэг бодитоор юм хайр дурлалтай илүү хандаж сурах жил юм болов уу гэж бол хөзөр дээр бол гарч ирж байна. Ингээд ямар хүн яг ингээ худлаа дүрхээсгээд байна. Ямар нь надад худлаа амлалт өгөөд байна. Тэгээ ямар нь яг зүв бэ гэд амин тийм ялгаж шил сурах одоо тийм жил юм болов уу гэж бол хөзөр дээр бол гарч ирж байна. Тэгээ дээрээс нь бас ингээд хитрхи хайр дурлалын амьдрал дээр бодит бус хүлээлт тавьж бодит бусаар одоо юу гэдэг ингээд төсөөлөн бодож бас бити тэгэрээ гэж бол хөзөр бол зөвлөж байна. Миний харж байгаагаар бол маш гоё мэрэг буулгай гэж бол бодож байна. Яг ингээд урт хугацааны харилцааны хүний олохгүй байх ч гэсэндээ тэр замдаа явж байгаа юм уу? Бас яг тэ зөв хүний одоо таньж мэдхийн тулд бас хүмүүстэй харилцаж үзээд ямар гэдэг сурах жил юм болоо гэж бол хөзөр дээр бол гарч ирлээ. За тэгээд энэний дараа болохоор хостой хүмүүсийн мэрэг хийя. За цаг хэмхийн үүднээс одоо холж байгаа хэсэг бол хассан байгаа шүү. За тэгээд нэгдүгээр бүлгийг сонгосон хостой хүмүүсийн хайр дурлалын амьдрал энэ 26 онд ямар байх вэ гэд үзлээ. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Хамгийн эхлээд болохоор таны хамтрагч танд бол маш их хайртай байна. Хоёр бол бие биендээ үнэхээр одоо хайртай хүмүүс байна гэж бол хөзөр дээр бол гарч ирж байна. За тэгээд хөзөр яг юу гэж харуулж байна гэхээр ер нь 26 онд хоёрын харилцаанд болж болцсохгүй одоо асуудлуудыг бол гаргаж өглөө. За энэ дээр бол ингэж гарч ийн нэгт болохоор хоёрын дунд яг ингээд дуусгаагүй байгаа маш их тийм одоо хэрүүлүүд, асуудлууд байгаа юм байна. Тэгээ тэрийг яг ингээд одоо юу гэдэг ярилцаж ойлголцохгүй ингээд харилцаандаа ингээд яваад байгаа юм шигээр бол хөзөр дээр бол гарч ирж байна. За ялангуяа таны хамтрагчийн зүгээс одоо юу гэдэг тантай яг нээлттэй харилцахгүй байгаа юм шигээр бол гарч ирж байна. Яг тэр асуудал тал дээрээ аль болох яг ингээд таныг жоохон gaslight хийх гээд эсвэл жоохон манипуляц хийх гээд энэ асуудлыг зөвөр ингээ өнгөрөөх гээд байгаа юм шигээр бол хөзөр дээр бол гарч ирж байна л та. Энэ нь зүгээр одоо юу гэдэг муу хүн гэдэг утгаараа л биш шүү. Зүгээр ингээд одоо юу гэдэг харилцаанд байж болцсохгүй тийм токсик хандлагуудыг л зүгээр гаргаж ирж байгаа. Гэтэ анхааруулж хэлэх зарим хүмүүс хаяада өөрийгөө юм байгаач мэддэггүй байгаа болохоор зүгээр хоёрын харилцаанд байгаа асуудлуудыг л гаргаж ирж байгаа шүү. Тэгээд 26 ондоо бол хоёрын харилцаа бол маш сайхан явж байна. Тэгтээ зүгээр ингээд өмнөх одоо юу гэдэг асуудлуудаа л яг бие биентэйгээ ойлголцож ярилцаж чадахгүй тэрнээсээ олж бие биентэйгээ амар хэрэлдээд байх хандлага бол хөзөр дээр бол гарч ирж шүү. Тэгээд хамгийн гол нь яг ингээд энэ асуудлаа шийдэх гэхээр бас ингээд яг нөгөө хамтрагчтайгаа одоо ярилцаж чадахгүй иймэрхүү хандлага байна. Таны зүгээс болохоор таныг runner гэж байгаа байхгүй. Тэгэхээр та болохоор одоо ямар нэгэн асуудал үүсвэл тэр асуудлаас жоохон гүйдэг, цуцдаг байх талтай байна. Нөгөө тал таны хамтрагч болохоор ингээ маск гэд карт орж байгаа байхгүй. Тэгэхээр яг ингээ өөрийнхөө үнэн сэтгэлээ бас ингээд ярьж чадахгүй, илчилж чадахгүй
ийм хурамж байгаад ах хандлагатай байна. Яг муу тал хам жоох ирчлээ. Одоо юу гэдэг ингээд дотроо мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжүүдээ, сэтгэлдлүүдээ яг ингээд одоо юу гэдэг нээлттэйгээр илэрхийлж чаддаг хүн биш байна гэж бол хөзөр дээр бол гарч ирж байхгүй. Иймэрхүү хандлагатай байснаас болоод хоёрын харилцаанд жоохон асуудал үүсэх боломжтой. Тэрнээс биш яг ингээд тэгэж сална болно. Тиймэрхүү бол ерөөсөө байхгүй байна. Ийм асуудал байгаа ч гэсэн хоёр бол бие биендээ үнэхээр хайртай сэтгэлтэй хүмүүс байна. Энэ одоо таны хамтрагч тань үнэхээр хайртай хүн байна гэж бол гарч ирж байна. За тэгээ 26 ондоо ерөнхийдөө бол хоёр гэрлж магадгүй байна. Гэрлээгүй байгаа бол эсвэл одоо хоёр гэр бүл болцсон байгаа бол одоо хоёрын харилцаа илүү гүнзгийрээд явна гэж бол гарч ирж байна. Тэгээд гэрлээгүй хүмүүсийн хувьд болохоор та хамтрагчаа ч юм уу хамтрагч нь таныг за энэ the one юм байна. Энэ яг миний гэрлэх одоо ёстой хүн байна гэж бас бодно гэж бол хөзөр дээр бол гарч ирж байна. За ингээд мэргэн дуслаа. Баярлалаа. Тэгээд тань таалагдсан бол лайк дараарай. Тэгээд комент бичээрэй. Дараа нь ямар мэрэг сонсомоор байна тэрийг бичээрэй. За тэгээд хувийн уншлага авахыг хүсвэл Facebook-оор Тара хайр хөзрийн мэрэг гэдэг байгаа. Тэгээ Instagram болохоор Тара доор зураас хайр хагаад гэдэг байгаа шүү. Тэгээд яг одоогоор манад ийм багцууд бол гаргаж байгаа. За сайн байна уу 20 дугаар бүлгийн сонгосон хүмүүсээ. За одоо ингээ мэг нь эхэлж байна. За энэ мэрийг бол хоёр хэсэгт хуваасан байгаа. Хамгийн эхлээд болохоор сингл хүмүүсээ үзээд хоёр дахь нь болохоор одоо хасын харилцаанд байгаа хүмүүсээ үзнэ. За 20 дугаар бүлгийг сонгосон сингл хүмүүсийн хайр дурлалынхын амьдрал энэ 26 онд ямар байхаар байна гэд үзлээ. За яг 26 ондоо бол багтаад яг шинэ хайр дурлалын харилцаа яг таны амьдралд бол орж ирэхгүй байх хандлагатай бол хөзөр дээр бол гарч ирж байна. Яагаад вэ гэхээр яалтчгүй одоо 20 дугаар бүлгийг сонгосон сингл хүмүүсийн яг энергинд нь X-ийн энерги бол маш хүчтэй бол гарч ирж байна. Магадгүй яг X-ээс халаад удаагүй байж болно. Эсвэл X-ээ маш их боддог. Ер нь ингээд мартаагүй байгаа, тавьж явуулаагүй байгаа юм шигээр бол хөзөр дээр бол гарч ирж байна. За тэгээд таны өмнөх X танд жоохон муухай хандсан, хатуу муухай үгнүүд хэлсэн. Ер нь та тэр хүнийг одоо бодохороо жоохон ингээд одоо юу гэдэг араандаа зуутсан байгаа юм шиг энэ хүнийг жоохон одоо таагүй нүдээр хардаг байх боломжтой байна. За тэгээд ер нь 26 ондоо за би өөр одоо хүмүүстэй уулзаж учрыг гэж бодсон ч гэсэндээ яг ингээд таалагдах хүн байхгүй. Яг өмнөх X нь бодогдоод ах хандлагатай бол хөзөр дээр бол гарч ирж байна. Ер нь энэ хүнтэй та нэлийн гомцсон байх талтай байна. Тэгээ саалт нь танд бас нэлийн хүн туссан юм шигээр бол хөзөр дээр бол гарч ирж байна. Тэгээд энэ хүн магадгүй бас юм дагвар хүүхэдтэй байсан байж болцсохгүй байна. Зарим хүмүүсийн хувьд. Тэгээд та энэ хүнтэйгээ хамгийн гол нь ингээд бүр ирээдүгээ бодцсон, төсөөлцсөн, төлөвлөсөн байсан юм шигээр бол гарч ирж байна. Одоо юу гэдэг гэр бүл болно доо, тий? Магадгүй заримын хувьд бол аль хэдийн ингээд одоо гэр бүл байж байгаа салж байгаа хүмүүс байж болцсохгүй бол хөзөр дээр бол гарч ирж гин. Тэгээд хөзөр танд юу гэж хэлж ийнэ вэ гэхээр аль болох сэдгэн одоо юу гэдэг аль болох өөр хүмүүстэй одоо уулзаж учир болц гэж бол хөзөр дээр бол гарч ирж байна. Тэгээд таараа хамгийн гол энергиэр үздэг болохоор яалтчгүй таны энергин дээр хитрхи X-ийн энерги одоо байгаа дахаар шинэ зүйл орж ирж чадахгүй болчдөг байгаа. Хитэх одоо юу гэдэг X-ээ бодоод шаналгаа, зовоод, гомдоод иймэрхүү энергитэй ингээл удаан яваад ахаар яг шинэ одоо хайр дурлалын амьдрал, шинэ энерги таны амьдралд орж ирэхгүй байгаад байдаг шүү. Тийм болохоор яг 26 ондоо яг багтаад бас шинэ харилцаа орж ирэхээргүй байна л та. Хамгийн гол нь та одоо аль хурдан энийг ойлгож, утраа олоод, энерги цэвэрлээд ингээд шинэ зүйл орж ирэхэд нээлттэй болох цагт танд шинэ харилцаа орж ирэхээр бол хөзөр дээр бол гарч ирж байна. Нөгөө нэг хаалга хаагдад нэг хаалга нээгдэнэ гэдэг үг үүдэг та. Тиймэрхүү зүйл одоо мессеж бол гарч ирж байна. Тэгээ таныг аль болох ингээд бусад хүмүүстэй нээлттэй ханд болц учраа гэж бол хөзөр бол гаргаж ирлээ. За одоо ингээд хостой хүмүүсийн мэргийг эхэлцээ.
За тэгээд одоо 20 дугаар бүлгийг сонгосон хостой хүмүүсийн хайр дурлалын амьдрал 2026 онд ямар байх вэ гэд үзье. За цаг хэмнэхийн үүднээс ингээд холж байгаа хэсгээ хасцсан байгаа шүү. За тэгэхээр ингэж бол гарч ирж байна. 26 ондоо та хостойгоо нэлийн их асуудлуудтай байх юм шигээр бол үзэртээр бол гарч ирж байна. Нэлийн одоо бие биентэйгээ хэрэлдэж маргалдах хандлагатай байна. Яг хосынхоо хувьд бол яг ингээд бие биентэйгээс ойлголт чадахгүй. Ер нь бол нэлийн их асуудалтай байхаар бол үзэртээр бол гарч ирж байна. Тэгээд зарим хүмүүсийн хувьд та магадгүй одоо хосоосоо салчаад буцаж нийлж байгаа ч юм уу. Эсвэл ер нь ингээд салж нийлээд байгаад ах хандлагатай бол үзэртээр бол гарч ирж байна. Таны партнерийн хувьд бол тантай харилцаагаа улам өргөжлүүлээд цаашаа явахыг бол хүсэж байгаа. Гэхдээ яг хоёрын харилцааны асуудлууд нь бол ингээд өөрийгөө амар их ядруулаад уурыг хүргээд одоо юу гэдэг ингээд стресстүүлээд байгаа. Эсвэл стресстүүлнэ гэж бол үзэртээр бол гарч ирж байна. Тэгэд энэ бүх асуудлууд бас юунаас үүсээд байна гэхээр хоёрын бас ингээд багтаа авч ирсэн шарах тиймэрхүү зүйлүүдээс холбоотой гэж бол гарч ирж байна. Яг тэн дээр healing family issues гэж бол гарч ирж байна л да. Яг 26 ондоо бол яг хоёр одоо юу гэдэг хосын харилцааны хувьд бол нэлийн эдрээтэй байх хандлагатай бол гарч ирж байна. Нэг салаал, нэг нийлээл, нэг салаал, нэг нийлээд. Гэтэ яг ингээд 100% бие биенээсээ салаад явчихна гэж бол гарч ирэхгүй байна. Гэтэ яг бас эрд найрамдалтай байхгүй байна гэж бол гарч ирж байна. Тэгээд яг таны партнерийн хувьд бол 26 онд бас жоохон муухай ааштай, эсвэл тань жоохон муухай үг хэлээд байх хандлагатай бол хүзүрдэр бол гарч ирж байна. Жоохон тантай ширүүн хандах хандлагатай бол гарч ирж байна. За тэгээд 26 онд бас ингээд магадгүй та энэ хосоосоо жоохон уйдах хандлагатай бол гарч ирж байна. Эсвэл хамт юм хийх сонирхолгүй байх ч юм уу, эсэргээрээ найзуудтайгаа ч юм уу өөрөө юм хийгээд явж ирсэн нь бас танд илүү гоё, илүү дээр юм шиг санагдах юм шигээр бол гарч ирж байна. Ингэж одоо юу гэдэг яг хостойгоо юм хийснээс би найзуудтайгаа илүү их цагийг өнгөрүүлмээр байна гэдэг ч юм уу. Иймэрхүү бас хандлага бол гарч ирж байна. Тэгээ үүнээс үүдэлтэйгээр бас хоёрын харилцаагаа илүү одоо ингэж гүнзгий болгох тэр боломжоо бас жоохон алднаа гэж бол гарч ирж байна. За зарим хүмүүсийн хувьд бас хүүхдүүдтэй хүн байж болохоор бол гарч ирж байна. Two of Cups lovers хоёулаа ингээд доошоо буруу хараад гараад ирсэн. Тэгэхээр яалтчгүй яг ингээд нэг тийм хостойгоо ерөөсө зохицохгүй байгаа юм шиг, ерөөсө болж бүтэхгүй ч байгаа юм шиг, иймэрхүү зүйлүүд амар их мэдэрнэ гэж бол гарч ирж байна. Тэгэхээр аль болох 26 онд хостойгоо сайн одоо ойлголцохыг бол хичээгээрэй гэж бол үзүрдөр бол гарч ирж байна. За ингээ мэргэн дууслаа, баярлалаа. Таалагдсан бол лайк дараарай, комент бичээрэй, subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр ямар бичлэг хийх вэ гэд санал бодлоо бас комент дээр бичээрэй. За тэгээд хувийн онцлог хийхийг авахыг хүсвэл инстаграмаар таро доогоор зугаас хайр гээд байгаа. За тэгээд фэйсбүүкээр болохоор таро хайр хүзрийн мэрэг гээд байгаа шүү. За сайн байцгаана уу 3 дугаар бүлгийнхаа одоо ингээ мэрэг нь эхэлж байна. За мэргээ хоёрын хэсэгт хуваасан байгаа. Хамгийн эхлээд болохоор 3 дугаар бүлгийг сонгосон сингл хүмүүсийн хайр дурлалын амьдрал 26 онд ямар байх вэ? Тэгээ хостон хүмүүсийн ямар байх вэ гэдээ үзэж байгаа. За хамгийн эхлээд одоо 3 дугаар бүлгийг сонгосон сингл хүмүүсийн хайр дурлалын амьдрал одоо энэ 26 онд ямар байх вэ гэдээ үзсэн чинь ингэж бол гарч ирлээ. Яг шинэ хайр дурлалын хувьд бол нэг 26 оны сүүл хавцаа эсвэл 26 оны намраас эхлээд нэг шинэ хүн гарч ирэхээр бол үзүрдэр бол гарч ирж байна. За энэ хүн болохоор танаас арай насаар жоохон эсвэл сэтгэлгээгээрээ жоохон ч юм уу арай тийм дүү хүн таны амьдралд бол орж ирнэ гэж бол үзүрдэр бол гарч ирж байна. За тэр хүртэл болохоор нэг иймэрхүү харагдаж байна. За хэрэг одоо юу гэдэг мартаж чадаагүй X байдаг бол тэрийгээ бол ингээ бүрэн тавьж явуулахаар бол хүзүрдээр бол гарч ирж байна. За тэгээд 26 оны дунд үеэс эхлээд
та өөрийнхөө үн цэнийг бол маш сайн ойлгоно гэж бол хүзүрдээр бол гарч ирж байна. Яг ийм мессеж буугаад байна л да. Магадгүй өмнө нь харилцаанд ордог байсан ямар нэгэн экс нь таныг одоо яг нийт тавиад эсвэл танд амар тийм тууштай, тийм хараа илчлэгээд явдаггүй хүн байсан юм шигээр бол гарч ирж байна. Тийм болохоор та бас нэг өөртөө итгэл өөрийнхөө үн цэнийг жоохон ингээд умартуулсан эсвэл би үн цэнэгүй юм болов уу гэж бодож исэн байх хандлагатай бол гарч ирж байна. Ингээд зарим хүмүүсийн хувьд одоо юу гэдэг ингээд таны хайртай хүн чинь таныг гээд эсвэл таны төлөө хичээхгүй эсвэл ингээд тань тууштай хандахгүй байснаас болоод жоохон өөртөө итгэлгүй болсон байх хандлагатай бол гарч ирж байна. За тэгээд 26 оны дунд үеэс эхлээд та өөрийнхөө үн цэнийг ойлгож улам өөртөө итгэлтэй болж ирэхээр бол харагдчихээн. Тэгээд 26 оны сүүл хавцаа эсвэл намраас эхлээд ямар ч байсан шинэ хүн бол гарч ирэхээр энэ. Гэтэ анх та тэр хүнийгээ хараад бас яг ингээд өөрийнхөө хосоо гэж бас бодохгүй байх хандлагатай байна. Магадгүй дүү болохоор ч тэр юм уу. Ер нь таны анхны сэтгэл бол яг ингээд за энэ хүн миний одоо юу гэдэг урт хугацааны харилцаанд орох хүн байна да гэж бодохгүй байх талтай бол харагдаж байна. За тэгээд таны экс та хоёр магадгүй өмнө гэр бүл байсан хүмүүс байж болно. Эсвэл дундаа хүүхэдтэй бас хүмүүс байж болохоор л харагдаж байна заримынх нь хувьд. За тэгээд Oracle картаас асуухад танд юу зөвлөж ийнэ гэхээр зүгээр контролтохоо болоорой гэж бол гарч ирж байна. Харилцааг контролтох эсвэл нөхцөл байдлыг контролтохоос зайлсхийгээрэй гэж бол гарч ирж байна. Бүх зүйлийг нөгөө хяналтандаа авах гээд иймэрхүү бас одоо хандлага аль болох тавиарэ гэж бол хүзэр бол гаргаж ирж байна. За одоо ингээд дараа нь болохоор хостой хүмүүсийн хувьд гээд мэргийн үзье. За тэгээд одоо болохоор хостой хүмүүсийн дээр мэрэг хийя. За хүзэр холиод хисж байгаа хэсгээ хассан байгаа шүү. Нөгөө цаг хэмнэхийн үүднээс. За тэгээ 3 дугаар бүлгийг сонгосон хостой хүмүүсийн хайр дурлалын амьдрал энэ 26 онд ямар байхаар байна гэд үзлээ. За тэгэхэд бол ингэж гарч ирж байна. Ерөнхийдөө бол оны ихээр эсвэл 26 оны хавар хэсгээр та энэ партнертаа жоохон сэтгэл готрах юм шигээр бол гарч ирж байна. Жоохон гунигтай байдал бол харагдчихэл байна л да. Магадгүй таны партнер танд жоохон хатуу ханддаг, жоохон муухай үг хэлдэг, жоохон гомдоогоод байдаг байх тал бол хүзэрдөр бол гарч ирж байна. Тэгээ үүнээс болоо та энэ харилцаандаа жоохон хоёрдно гэж бол хүзэрдөр бол гарч ирж байна л да. Яг энэ хүнтэй хамт ингээд бас байсан зүв байна уу, буруу байна уу? Энэ хүнтэй байхаар ингээд гомдоод байх юм аа. Эсвэл би ингээд аз жаргалгүй байна аа, сэтгэл хангалуун биш байна аа гэдэг ч юм уу. Иймэрхүү бодол орж ирнэ гинэ. За тэгээд 26 оны дунд үеэс болохоор та магадгүй мөнгө санхүүгээр ч юм уу ямар нэгэн зүйлээр та энэ хүнд одоо партнертаа туслахаар бол хүзэрдөр бол гарч ирж байна. Хүзэрдөр болохоор зоос гарч байгааг бодоход ер нь одоо партнертаа та их хэмжээний мөнгө өгөх эсвэл мөнгө зээлдэх ч юм уу эсвэл мөнгөөр туслахаар бол хүзэрдөр бол гарч ирж байна. Тэгээ үүнээс холбоотойгоор ямар нэгэн том зүйл болох боломжтой байна. Танаас мөнгө авчаа мөнгөө чинь буцааж өгдөг ч юм уу. Ер нь хоёрын харилцааг нэлээ ингээд оргиохоор ямар нэгэн зүйл тохиолдохоор бол хүзэрдөр бол гарч ирж байна. Үүнээс үүдэлтэйгээр та энэ одоо партнертай жоохон гомдох хандлагатай бол хүзэрдөр бол гарч ирж байна. Энэ маш нарийн тэтэл бол гарч ирлээ. Тэгэд уг нь бол таны партнерын хувьд бол таныг бол ингээ урт хугацааныхаа хамтрагч гэж хардаг. За хэрэг гэрлээгүй бол энэ хүнтэй л гэрлэндэ гэж боддог байх хандлага бол харагдаж байна. Эсвэргээрээ таны хувьд юу гэж гарч ирж байна гэхээр 26 он та энэ партнерийнхаа ямар нэгэн зүйлийг олж мэднэ, ойлгоно, энэ хүнийг яг ингээд бодитоор одоо бодитоор ингээд харж ойлгоно гэж бол гарч ирж байна. Магадгүй харилцаанд байхдаа мэддэггүй, ойлгодгүй, харж байгаа зүйлээ тэр хүний мэдээгүй зүйлийг олж мэднэ гэж бол гарч ирж байна. За тэр нь ямар утгаараа гэхээр одоо юу гэдэг миний партнер бол хамгийн үзэсгэлэнтэй эсвэл хамгийн одоо царайлаг хүн эсвэл одоо маш сайн хүн эсвэл ерөөсөө худлаа ярьдгүй ч юм уу. Тэнгүүд магадгүй 26 онд тийм байгаагүй юм биш үү гэд ер нь одоо юу гэдэг яг партнерийнхаа үнэн нүүр төрхийг бол харнаа гэж бол хүзэрдөр бол гарч ирж байна. Тэгээ тэрнээсээ олж нэлээх хоёрдноо гэж бол хүзэрдөр бол гарч ирж байна л да. Яг нөө зарим хүмүүсийн хувьд жоохон муу мэдээ байж болох
болохоор бол харагдчихлаа л. Гэхдээ яалтчгүй шудраг байхын тулд яг хөзөрдөр юу гарсныг бол хэлж байгаа шүү. Тэгээ тэрийг сайн ойлгоорой. Тэгээд бас энэ нөгөө ингээд ийм ерөнхий уншлага болохоор яг хувийн уншлага биш болохоор заавал ийм зүйл тохиолдсон гэсэн үг биш шүү. Ер нь 26 оны сүүлийн хавцаа бол та хоёр салах бол боломжтой байна гэж бол гарч ирж байна. Үгүй бол та энэ харилцаанд нэлээд эргэлцэхээр бол хөдөрдөр бол гарч ирлээ. За ингээд мэргэнд баслаа, баярлалаа. Таалагдсан бол лайк дараарай, комент бичээрэй, subscribe дараарай. За тэгээ хувийн уншлага хийлгэхийг хүсвэл Instagram-аар таарууд доор зугаараас хайр, тэгээ Facebook-ээр тааруу хайр хөдрийн мэрэг гэдээ байгаа шүү. За баярлалаа.